Юу ирсэн гэж? Тараа! Аваа! Яа юм бэ? Тэгээс юм байна. Өнөөдөр бол 2 сарын 6-ны өдөр байна. Тэгээд манай диплом бол аль хэдийнэ эхлээд сэдвээ сонгоод тэгээд бид нэрээ бүр 50% дараа 7 хоногт үзүүлэх хэрэгтэй байгаа. Тэгээд анх би намар клубийнхаа хичээс өвөл төгсөж байгаа хичээс. Одоо өвөл нь бол одоо энэ л өнөөдөр манай тэр хичээ маань төгсөлтийн баяр нь болж байгаа. Тэгээд та диплом бичсэн тий юу н хэр юм бэ гэдгсэн чинь диплом бол юу нь бол гайгүй гэлээ. Зөвл жоохон хөндрүүлсэн бие даалт гэсэн үг гэд. Тэгээд би за бие даалт гэх диплом бол амархан юм байна гэсэн тийм бодолтойгоор сэтгэл зүйтэйгээр бичиж эхэлсэн чинь надад бол үнэхээр одоогийн байлаар бол хөндрүүлсэн бие даалт шиг санагдахгүй надад бол үнэхээр хэцүү санагдаж байна манайхаа. Яг сүүлийн 2-7 хоног бүр яг эрчимтэй өдөр болгон диплом бичсэн. Өдөр болгомоор 10 цаг бичсэн баха. Өчигдөр гэхтэл 11 цаг бичсэн. Хэрвээ хүн надаас сүүлийн 14 хоногт юу хийвдээ гэж асуух юм бол хичээлдээ явсан, хичээлээ хийсэн, бусад цагаар дипломо хийсэн, унтсан хоол идсэн л гэж хэлэхээр нэг тиймэрхүү хэмжээний дипломо үнэхээр шахуу бичсэн байна. Тэгээд тийм ер нь бол одоо Маргаллаараа диплома зүүдлэх нь холгүй бичиж байна. Тэгээд удирдагч багшаа бас хэлэх хэрэгтэй байх. Манай удирдагч багш бүр үнэхээр хөөрхөн багш. Одоо хариуцсан дипломынхон хүүхдүүдийг дипломо яаж сайн бичиж болох уу тэр бүхий л талаар нь бүр үнээр ингэж бүх талаас нь амар сайн дэмждэг. За дипломын маань ажил үргэлжилсээр л байна. My name is Samantha. This is my friend Hassan. And this is my 우리 friend, 우리 친구야 마르친입니다. 감사합니다. За манай багш маань тийш одоо орох гэж байна. ийм найдвартай сүлжээ ашаан бай гэхээр за бүр
Яа, 8:43 минут болсон. Нэвтрүүлэг Нэг компани өөрсдөөсөө дэлхийн эзэлсэн бол аав чинь баг 2 цагаар 2 цаг 3 цаг. Тэг яаж ингэж юм. Тийм үү. Өнөөдөр бид ингээ манай хичээл авсан. Тэгээд хэмжээний алхаа орох гээд бэлдэж байгаа. Yes. Өнөөдөр за тэнд манай инхүүлэн сууж байна. Манай дипломын хамтрагч. Яа. Энд анар байна. Юу энэ guys. Сая анар маань тэмцээнийхээ бичлэгт дуу оруулсан юм. Тэгээд одоо жоохон дүр нь гараагүй байх шиг байна. Тэгээд одоо бид гурав өнөөдөр явуулах хэвээр. Тэгээд юмнуудаа ер нь бол нэлээд хийж л байна. Инхүүлэн бол яг одоо ажиллаа хийж байна. Бид хоёр ер нь хийх юмнуудаа хийчихсэн байна. Тэгээд одоо ганц хоёр юм дутуу байна. За одоо голомтынхаа тэмцээний дагуу 102 дугаар сургууль дээр ирсэн байна. Тэгээд бид хоёр одоо нэг ангиудаар явах гээд ирсэн байна. Одоо ингээд дараагийн сургууль руу явах гэж байна. Die сургууль дээр маш их ядарсан. За өнөөдөр голомтынхаа тэмцээнээр сургуулиуд руу явах дахиад нэг өдөр. Тэгээд анар бид хоёр одоо дахиад дипломынхаа хийж байгаа энэ тэмцээнд оролцож байгаа болохоор ер нь бол нэлийн юу байгаа. Өдөр болгон завгүй байгаа. Тэгээд бид хоёр өнөөдөр одоо дахиад уулзаад нэг сургууль дээр очиод явах гэж байна. Тэнгэрийг хартаа кино шиг л амар гоё нөө 5 км алхсан байна. Тэгээ би гүүх гэж үзсэн. Гүүхэлт бол бас айгүй тийм сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй юм байна гэж би бодсон. Тэгээ яг гүнэ гэж бодоод гараа гүүх хэрэгтэй юм байна. Тэгээ алхаар бол болоод байгаа. Дээрч болоход тун ойрхон байгаа Монголын ирээдүйн төлөөлж болж байгаа хүмүүс яг 109 хүн шүү өөрсдөө баяр хүргээрэй гэж хэлмээр байна. Манай эцэг маалын маань манай багийн бүүтэн ийм болсон байгаа. Бид дипломынхаа эцэг хамгаалтанд ороод дууссан маш жаргалтай байна. Бас амжилттай дөнгөд авсан. Тэд ийм хөрсөвтэй боллоо. Энийг артаа ямар хөөрхий юм бэ? Энийг артаа. Нэгэн багийнхны Харин тийм ээ бүр арай өрхөн. За өнөөдөр голомтын тэмцээнтэй тэгээд бид гурав ингэж хослоё гэж ярьсан. Тэгээд одоо гарах гэж байна. өөр логонд авсангүй. За голомтын тэмцээндээ байр ижлээ. Тэгээд тэгээд мах чанж идэж байна гэнэ шарж идэж байна. За бид гурав багш нарынхаа урилгыг хийж байна. Айгу фаны юм болж байна оо. Чаачи би тийм юм би тгээс асууж масуугаад. Энэ малгайны маань хэсэг. За энийг одоо нээж харуулъя. Таас хөдөлгөөл бас төөгөө загнуулчих гээд байна. За
Дахир ажиллагдсан байвал нөгөө дахир зурсан гэсэн үг шүү. Бие зах зээл дээр гарч байгаа юмуд бол энд байгаа. Тэгээд нийт төгсөгчдөө сурсан мэдээ эрдэнэрээ салбартаа тэргүүлэгч манлайлагч байгаа ёс. Үнэхээр алдаршуулгын дуудаа. Сахны Зүрх сэтгэлд минь дурсан зүйлдэн зургийн цомог анхны